ингээд би өнөөдөр энэ 5 жилийн майд ингээд онцолж ингээд санасан байна. Баярлж байна. За би ампурыг бол үнэхээр уран бүтээлч юм байна. Тэр анх уулзч байхад үнэхээр танихгүй байсан. Тэр маш том одоо зорилго хүсэл мөрөөдөлтэй. Өөрийн нэг ярихад амжихгүй байсан. Маш их хүсэл мөрөөдөлтэй тийм залуу надад ирж ирсэн. Би ампур харин илүү мөн хэрднийг бол бас мэддэг байсан. Тэгээд би мөнхөрдний хөрөлцөж тавьдаг байсан. Тэгэхээр тэр би хүсэл мөрөөдлийн би үнээр мөнгөжсэн. Ямар мөрөөдөл одоо энэ 5 жилийн хугацаанд ампурыг хахад зүгээр одоо хөгжмөсөн тоглож суулгаа маш том бүтээл чи маш их ампурыг олж харж чаддаг энэ сайхан залуучуудыг үдий дайг бас долгын барьж ингэж явж дээрс том судлаач. Тэгэхээр би бусад хамтлагуудаас үнэхээр төрүүлж ялгаа хийж байна. Тэгэхээр энэ хамтлаг бол би цаашдаа үүснэ маш гэрээ үлээж байгаа юм жаа. Юусе бицэхгүй. Яг үгээр үнэхээр бидний зүрхний цаанаа тэр одоо бусдаас ялгарх гадны одоо улсуудаас үнэхээр өнөөдөр бидний хотчил аяаш явж байгаа юм. Бусдаас ялгах тэр ялгаад үнэхээр бидний түүх соёл саяны үеийг үнэхээр ингэж гаргаж ирнэ гэдэг бол бидний үнэхээр Монгол хүмүүст юм үнэхээр яахаар бодлоо тусгаартахгүй гаргалаа. Тиймээс би энэ залуучуудыг дэмжихгүй байх арга баггүй. Тэр тусмаа ампурын хэсэг мөрөд намайг үнэхээр яхаа дэмжихгүй байх арга баггүй гэсэн. За энэ хугацаанд би үнэхээр тэрт бол яг би одоо ингэ бодоо сая сууж байлаа. Наад дээр гомб гэрж байлаа. Хүсэлтэн жоо бүгдд нь би хувцсийж өгсөн юм байна. А гэтэл өнөөдөр энэ өмсөж байгаа хүмүүс бид нар өөрсдийг нь биед нь таруулж чигээгүй. Тэр манай байгаа хувцсыг идэрч өмсчээд за зүгээр харин эхний үед бол заач тэгээд нэг гэрээ хийгээд дараа нь манай нэг тоглолтын дээр тодороо байлаа гэж бас нэг баатрын гэрээ. За цаашдаа үнэхээр бид нар энэ алтан ятг манай өрөөнд ятгаа авчраа. Одоо би актив үзэгч одоо байсан гэж танах нэг огч. Тэгэхээр яг манай өрөөнд тухайн соёлын сайн нэртэйг суулжсан. Тэгээд бид нар хоёрт бас өнгөрч байгаа. Танаа сонсч юм гэдэг. Алтан ятг манай өрөөнд гიშгэлж байна. Яг атгаа барьсан ирсэн. Тэгээ манай одоо эртний улсууд одоо хүмүүст хэлдэг ам төрөөс яам би өөрийн хувцсуудыг яг хавгүй бид өөрсдийнхөө хувцс. Тэгээ би дараа нь бодлоо эдгээр зориулж хийсэн ийм хувцс олж таарсан. Тэгэхээр эцэст нь эдгээр байсан биш. Тэгэхээр энэ бол одоо яхаа бидний зорилгочтой. Бид нар нэг хэдэн хувцс хийчихээд тэгээд олон хүнд түгэж тэр тусмаа энэ одоо соёлын өвөлтөөр түүх соёлдоо ингэж түгэн гэдэг нь бидний хувьд бол бас том харах. Бидний ажил бидний одоо хувцс энэ бидний Монгол костюмсын хувцс шиг Монголын хувцс бидний ард түмний хувцс. Авахар ингээс сурчдаг. Би өнөөдөр бас маркетинг нийтдээ өнөөдөр өглөө очиод суучдаг бас их баярлж байгаа. Монгол костюмсын хувцс маркетинг үүдэн энэ сайхан хамт олноор дамжаад аяатаар дамжаад үлдэн гэдэг бол энэ том бахархал. Тэгэхээр би энэ залуучуудаа маш их бахархаж явж байна. За ингээд энэ залуучуудаа бид нар бас хамт явж ийсэн. Би тэгээд ампурыг боддог юм. Сайхан хүмүүжүүлсэн залуучуудыг. Манай урд соёлын үед хинч гисэн цэц хүмүүст бахархдаг. Энийг алддаг. А гэтэл бид нар гэтэл ч ерөн зүгээр бид нар олон хэмжээнд хамт явж ийсэн. Бүр хол явж ийсэн. Хол явах хүний юм бидний чанарыг танилцдаг юм байна. Ерөөсөө энэ хүмүүс ба нэгдрээгүй маш багаар ажиллах чадвартай, үнэхээр уран бүтээлч ажилдаа үнэхээр дуртай. Ийм сайхан өнөөдөр тэгээ та бүхэн бас энэ одоо сайхан сухийг олж энэ бүхэн тааны өшөөд гээш нь дэмжиж дэлгэрэх энэ сайхан боломжийг олгож байна. Хүн болгон та итгэж байна. Тэгэхээр би бас түрүүн энэ хийсэн бид нартай зориулж хувц хийгээгүй юм байна. Тэгээд зориулаад бид нартай хувц хийж өгч бодсон шүү. Одоо манай загвар өмсгчдийн хэмжээгээр тэр чинь тайсан дээр хувц шүү дээ. Тэгээд яг болгоод өмсдөг би гэх юм. Ийм жоохон нүхтэй загвар 190-тэй 90 85-та залуучуудын өмсдөг дэгийг хөөгдөг хараа.
Тэгээд би бодлоо хэрэг тэгэхээр эцэд зориулж яасан функц хийж гэхдээ бас нэг аяастай монголчуудын сүүчийн тоолхонтой юм уу ямар ч байсан танартай функц хийж хаарсан юм байна. Бидний бүх сэтгэл зүрхэн цаана байгаа бүх юм сэргийж гаргаж байна шүү. Ийм гоё. Өнөөдөр би өөрөөр яг хамтгийн би өнөөс авьяасаар би уусахгүй. Եթե тухайгаар дахиад 5 жилийн дараа явна. Манай ерөнхий шатны хэлсэн 10 жилийн дараа уулзахад гэж. 10 жилийн дараа уулзахад эдгээр сургуулиуд төгссөн эрсдэл хүмүүс олсон байжээ. Тэр учраас Монгол хөгжиж юм бол ийм залуучууд бид сэтгэлээрээ уучаад хөгжүүлэх хэрэгтэй. Энэ л үнцэнтэй болохоос биш. Өнөөдөр хамтдаа идэж байгаа хоосон магтаад хоос юмыг сонсоод баярлаж явах биш. Энэ дотор бидний мянган жилийн өвгдөө цемент дуугар гიშгчээд учраас үн цэнтэнд оршиж байгаа. Тийм ч учраас өнөөдөр энэ ирсэн манай бидний хамгийн хайртай эрдэмтэн доктор профессор мөн хийж бүтээгчид бүгдээрээ сэтгэл хөдлөлт хийж байгаа би маш баяртай. Энэ бол Алтай хамтгийн тавчтай зориулсан өгнийгөө өвдсөн жин дарсан бүтээгийнхөө өвдсөн гайхалтай ийм сайхан байна. Танад маш баяртай. Сүүлийн номер болох ч байгаа учраас би сүүлийн номер ганц хоёр хүнийг би яасан гэдэг өөрчлөж гэж яасан. Бас ганц хоёр хүмүүсийг би яасан тайлбарлах шаардлагатай болоод идэв. Төрөв тоор бүжгэж хэлээд өгсөн. Тоор бүжиг бол үнэхээр бид 40 мянган жилээр цааш ярих хэрэгтэй соёл юм. Тоор бүжиг. Яг л Улс аймгийн дураа улаан хадны зүг зураг. Урагшаа дунд говийн дэл уулны зүг зураг. Бүгдээрээ тоор бүжиг. Тэр бол төрөө үед хамаардаг юм соёл. Тэнд бидний эв нэгдэл, тэнд бидний гадын бүжиг, тэнд бидний ёс заншил гадагдаг зүйлсэн. Өнөөдөр бидний хамгийн эв нэгдэлтэй байх ёстой тэр соёлыг бүгдийг байхгүй болох шалтгаан мэдээж ойлгомжтой. Сүүлийн 600 жил, 500 жил, манжийн гадны бодлого бидний эв нэгдэлтэй байх хамгийн том соёлуудыг өгөөг хийсэн байх магадгүй. Хар ухаанаар би ойлгодог. Гэхдээ би эзэн нэг цаг би бидний хэмжээнд ташлахыгаа жоо, тэрхийгаа жоо гэх заавал сургалтад хэрэгтэй байдаг. Гэхдээ бид тойрон бүжгийг дахиад сэргээж авсан аяга баяртай байгаа. Өнөөдөр миний хамгийн хайртай олон жилийн Германд байхаас ихтэй найзаас төгс соёлч мэн тойрон бүжгийг маш том зургийг зураад бас биднэрт хамт хөдөлж асуух миний хэлээр өгсөн аяга баяртай. Тэр гайхалтай том. Тэр мэдсэн уран бүтээлч бүхэн бидэд өөрөөрөө үн цэник огшоосон үн чиглүүлээ харамгүй өгчээ. Энэ цаадаа би юу хийж гэхээр бүгдээрээ өвлөлтөнд нэгдээд нэг очихдаа зорчихтой гэдэг бол эндээс гарч болно. Тэгсэнчдээс баярлалаа. Тойрон бүжгийг үгийг энэ бол гайхалтай хурц урьяатай омчлолтой энийг бүрээдийн шин болонгууд гэж манай дүү фэйсбүүкийн найз бас биччихсэн. Шин болонгууд бас баярлалаа. Шин болонгуудын Чингис хаан найрдаг эдгээр 20 см дузай харна. Энэ дундаас би нэгэн хэсгийг нь аваад амт төлөлттэй шатам төлөлтгээд бисрэг туулыг хатаа таасан зөвшөөрсөн. Энэ үднээсээ бас би тэр язгуурын бүх хэллэгийг бас мэдэрч биш болонгод хоёроо бүтээгдэхүүн бас гаргасан баяртай байдаг. Тэр манай хас төвлөлийн компани манай урлаг маркетинг маань бидний хайртай шатаа үсгийдэг Немканэт зохион байгуулалтаас бас өндөрлөө. Энд үлэмж продакшны манай мөнгө заяа Германаас Монгол хөл тавихад хамгийн анх хийж сурчлага хийж бидний олон тэнэлт зүйлчээсэн ийм соёл урлагийг сэтгүүлж байгаа учраас хүмүүстэй бас баяр. Гэхдээ миний дүүнэр уучлаарай хаалж байгаа хөрөнгөтэй хатаад ярьчихсан. Энэ бол томчтой орох хугацаанд би авах хэрэгтэй гэх хэвээр сонсдог бүх юм бүгдийг авсан байх хэрэгтэй, сонссон байх хэрэгтэй, ойлгох байх хэрэгтэй учраас ахын ингэж байгаа юм. За.
тавлууд нэг бүгээр бид бас олон удаагийн тохиолдолд хамтдаа байгаа хүмүүс байна гэж энэ бас таахгүй байна. Монгол хэлний соёлын төлөв хийж байгаа одоо гар хүрэхтэй герман хүмүүс ирээд хийх гэж байгаа энэ надад хүмүүс хайрлаа танилцаж тэр цагаас хойш одоо нэхэд олон жил явах энэ асгаа одоо нөхөрлөд зураг зэлийн хамтрагч бас гэр бүлийн сайхан найзууд болсон ингээд явж байгаа. Тэгээд анхны мөрөд хоёроо дамжуулаад энэ сайхан авьяастай дүүнэртэйгээ танилцаж өнгөрсөн 5 сард анхныхаа дүүнэрийн хөрөг хоёр цаврал нэвтрүүлэг хийж өгөөд энэ сайхан дүүнэртэйгээ олон өдрөд тогтносож энэ хүмүүсийг одоо бүрийн өөрөөр үйлчлэлээ тань нэгээж гэсэн бас нэгээс хэмжээнд ойлгохтой тогтмол болж жаргал зовлонгийн ойлгож ингэж хоёр цаврал хөрөг нэвтрүүлэг хийгээд энэ хүмүүстэйгээ тогтноос юм аа. Тэгээд ийм одоо сайхан зөв хүмүүжлтэй хүүхдээрээ ийм сайхан хүүхдүүдийг олж өдий зэрэгтэй ингээд авч яваад гар хүрэхтэй юуны төрөнд хамгийн их баярлалаа гэж би боддог. Би бас өөрөө гар хүрээг Германаас дөнгөж ирчгээд байж байгаа үед нь уран бүтээлээр хамтарч ажиллаад цагаас хойш 3-4 жил хамтраад ажиллаж байх үедээ гар хүрээг ер нь бол нэлээд юм дуулах залуудаа гэж дотроо их бодож энэ дотроо бодож байгаа үгээ гэр бүлийнхаа хүндэл за энэ буржгал залуу нэлээ юм дуулах залуудаа хол явуулаа их хэлдэг байсан. Тэгээд тэр маань бас их олж гарсан би бас хүнийг таньсан байна гэж найзаараа бас маш их бахархдаг. Ингээд гамбар мөн хэлтэй хайртай болон гартаа амтынхаа дүүнэрт улам их амжилт хүсье. 10 жилийн ойгоор би түрүү Мартин гэрт маань хэлжсэн. Сая сувдаа гэж бас хэлжсэн. Энэ хүүхдүүд 10 жилийн ойгоор ихэд бас өшөө илүү сайхан болсон байх баг. Тэр үед би 5 жилийн ойгоор хөрөг нэвтрүүлэг хийж өгчээсэн бол 10 жилийн ойгоор энэ хүүхдүүдийг бүр нэвт шууртад нь судлаад энэ олон жилийн 10 жилийнх нь уран бүтээлийн түүхийг багтаасан маш сайхан баримтат киног хийж өгье гэж одоо энэ дамлаа гэж бодож байна. Маш их сэтгэл хөдлөж дүүнэлтаа маш баярлалаа. Тэгээд гартаа хамтынхантай болон гам хөрөг хүүхдийн хайртайгаа